За сайн байцгаана уу? Coach Ogoгийн подкастын дараагийн дугаарт нь давтаа морилно уу? Өнөөдөр одоо ингээд 6 сарыг хэлж байна. Апдейтийн хувьд гэх юм бол харж байгаа нүүх гээд хамгийн бэлдсэн хിവэрэ байна. Сүүлд ярьснаас хойш, сүүлийн подкастаас хойш би Монгол яваг байгаа дан Бангкокт байсан байгаа. Тэгээ Бангкок байх үедээ ер нь би юу гэдэг вэ гэхээр одоо та мэдж байгаа миний гол хоёр анхаарч байгаа зүйлч болохоор нэг нь болохоор Play Academy, нөгөөх нь болохоор OC October Consulting гэдэг миний өөрийн консалтинг компани байгаа. Бид нэр тэгээд хөвчлэн корпорациудтай ажилтдаг. Тэгээд би нөгөө удирдлагын төвшний коучинг хийн. Бид нар мөн өөрийн гэсэн тусгай ретритийг хийж эхэлсэн байгаа. Одоогоор Alpha Human-ийнхаа 3 мегаватт корпорациудын удирдлагын нэгсэндээ удирдлагын зориулж бас гүйцэтгэж хийж эхэлсэн байгаа. Маш үр дүнтэй. Манай OC October Consulting одоогоор бид нар манай клиентууд гэх юм бол Shonfly Group байна. Тэр дотор DC бусад одоо компаниуд байна. Tesla-ийн байна, And Global-ийн байна, Apex байна. Гэх мэтэр Mobicom-ийн таваач гэх мэтэр олон корпорациудтай хамтарч ажиллаж байгаа. Маш их сонирхолтой, аюу гой зүйлийг хийж байгаа, үр дүн харагдаж байгаа болохоор аюу гой урамтай авч байгаа, мэдрэмжийг авч байгаа. Play Academy хувьд та хэд мэдж байгаа, сая бид нөгөө Alpha Human-ийг хийсэн. Бид өнгөсөн Alpha Human 4-ийн нийтлэлийг энэ чинь бичээд вебсайтн дээр оруулсан байгаа шүү. Тэгэхээр ер нь энэ Alpha Human гэж яриад байгаа юм дээр одоо юу болдгийм бэ гэдгийг одоо уншивал 3-ын нийтлэлийг бичсэн байгаа, 4-ийн нийтлэлийг бичсэн байгаа. Хэд хэдэн видеонууд, урт хугацааны видеонууд орж ирсэн байгаа. Тэгээ бас тэрсэн зөндөө юм орсон багш. За тэрийг харж байна. Тэгээ одоо би 6 сарын сүүлээр дундуур сүүлээр Монгол явах гэж байгаа. Тэгээ тэр үеэрээ болохоор манай хүүхдийн цуслан, зуны хүүхдийн цуслагын энэ жилийн эхний ээлжинд болох гэж байгаа. Тэгээд энэ манай Play Academy 3 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа цуслан байгаа. Цуслан маань энэ жил 6 дугаар сард, 8 дугаар сард 2 ээлж болно. Бид нар мөн Genbridge гэдэг Америкийн нэгдсэн улсад байдаг төрийн бас байгууллагатай хамтарч ажилладаг. Төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч охтууд маань, бүсгүйчүүд маань өөрсдөө манай цусланд өнгөрсөн жил явж байсан. Энэ жил бас манай цуслангийн ерөнхийдөө нэг ойролцоогоор хагас 40-50% нь Америкт байгаа хүүхдүүд ирдэг. Америкт байгаа монголчуудын маань хүүхдүүд, инженеруудын маань хүүхдүүд ирдэг байгаа даа. Тэгэхээр ийм болох гэж байгаа болохоор утгагүй би Монгол явж байгаа. За нэг иймэрхүү апдейт байна. Манай гэрээ нүгж байгаа хэдий харуулсан. Тэгээд засвар гэх бүх юм болж байгаа. Би тэгээд яг энэ тухайга заримдаа бас нэг влогда харуулаа хэлсэн байгаа. Хэрвээ та миний влогийг үзээгүй бол влогоо дахиад шинжилж байгаа шүү. Daily vlog гэдэг юм байлаа. Одоо би ер нь 7 хоногт нэг ширхэг влог тавьжээ гэж бодсон. Тэгж яхад тэгэл айлчлаар сонирхолтой. Би бол яг сайн хийж мэдгүй байгаа. Сайжруулаад үзээл байгаа шүү. Тэгээ янз бүрийн ингээ горим үзэж байгаад нэг юм нэг таад ч сонирхолтой, надад ч бас хиймээр тийм нэг гоё арга барилууд өнцгүүд storytelling-үүд орж ирэх байх гэж бодож байна. Би тэгтээ аюулгүй таалагдаад байгаа тэрний ачаар буцаад visual storytelling буюу одоо ингээ видеоор дамжуулж гоё түүх ярих, өрнөх гэдэг зүйлийг хийж үзэж байгаа аюул дуртай байгаа. Тэр нь аюул тийм нөгөө бүтээлч ажлын маань цаг гэсэн үг. Тэрний хөрөнгө оруулалтыг би өөртөө хийж яана гэсэн. За апдейтийн үед манайх юм байна да ойртоо. Манай багийн зүгээс сая UB Marathon-д манай OC багийн Play Academy багийн ихэнх нь оршилсан гүйсэн тэр нэг гоёсэн. Бас манай Alpha Human community-с зөндөө хүмүүс 10 хэдэн хүмүүс баг гүйсэн бэлээ, гэр бүлээрээ хөтөл гүйсэн. Тэгэхээр тэр бас яваа мэдэн болсон. Миний эрүүл мэндийн хувьд гэх юм бол нэлээд сайн байгаа. Би туршилтуудаа үргэлжлүүлсээр хിവэрэл байгаа. Миний нэг хийж байгаа шинэ туршилт юм бол матча би кофего болсон. Тэгээд би ер нь кофе жоохон болж үзье гэдэг туршилтыг өмнө сонсч байсан болохоор аюу хүчтэй зүйл гэдэг тухай сонсч байсан. Хийгээ хүсэж байсан. Тэгээ кофего болоод одоо нэг 7 хоног байна. Оронд нь би матчагаар эхэлж байгаа. Тэгэхээр матчаны хувьд тэгэхээр кофеиний хэмжээ кофегууд бол нэг хагас юм уу бараг 30% тенденц 30-40% тенденц ямар матчаас хамаарат тийм байна. Дээрээс нь хамаагүй цэвэрхэн байна. Миний биеийн тэгтээ матч бүр аюу хүчтэй нөлөөлт юм л үлэн дээр уух үед тэгээ бас дээрээс нь LTE-ийн өөр хоёр идэвхтэй бодис байдаг. Тэр хоёрын нэг нь одоо эрүүл мэндэд маш их хэрэгтэй байна гэдэг нь батлагдсан. Тэгээ бас дээрээс нь кофеин ч гэсэн аюу хүчтэй бодис. Тэгээ ер нь тэр кофеины хамаарал гэдэг зүйл хүм болгон орцсон байдаг. Тэгэхээр тэрийг системд цэвэрлэх гэдэг зүйл сайн юм шүү гэдэг ийм нэг туршилтыг хийж үзэж байгаа. Би бас apple cider vinegar дээр нэмээд berberine хийж байгаа. Berberine илүү хүчтэй гэж ярьдаг.
яг тэр глюкозны түвшний одоо дэш доош савлтыг багасгах дээр болон цусндах чихрийн хэмжээг барьна гэх мэтэр олон зүйл болж байгаа. За, бие физиологийн туршилтууд гэвэл энэ байна. Одоогоор миний зүрх судасны эрүүл мэнд өөрийнхөөсөө одоо бид 41-тэй одоос 7.3 жилээр залуудсан буюу 34 тонныхаар байгаа. Би тэрийг хасаагаар болгох гэж ажиллаж байгаа. Тэгээд тэрийг Instagram дээр байнга тавьдаг байгаа шүү. Тэгэхээр тийшээ орж бас харж байна. За, өнөөдрийн сэдв интро жах уртс болчихлоо. Өнөөдрийн сэдв химлоо юухан. Химлоо юухан дотроо би өнөөдөр ярих гэж утсан нь хэдүүлэг яс төрүүлээд ашиглаж эхэлжүүл аяг ихгүй юм болох гээд байна. Үгүй бол хэдүүлээ айгаад болгоомжлоо зүгтэж явсаар байгаад хоцрох гээд шүү гэсэн мэдээг өгсөн. Тэгээд бүр тэрэн дотроо би бүр яг хүн болгон өнөөдөр энийг яаж бодвол зүгээр вэ гэдгийг ойлгосоо гэж байна. Хамгийн нэгт нь хүн болгонд өнөөдөр байгаа нэг AI tool бол хүн болгонд ойлгомжтой юм OpenAI ч юм уу, Egune ч юм уу, Claude, Anthropic гэж болно те. Гэх мэтэр ингээд олон Magnus ч юм уу, өөрөөхөө Grok ч юм уу, өөрөөхөө ашигладаг чат. Ашигладаг чатыг зөв ашиглаж сураасаа гэж хүсэж байна. Энэ нь бол ерөөсөө бид нар өмнөхөөсөө хамаагүй гоё интернеттэй л болцсон гэж бодоорой. Энэ удаагийн интернет нь таны тухай илүү сайн судалж чаддаг, ойлгож чаддаг. Тэгээ тэрэн дээр үндэслээд хамаагүй өндөр түвшний гүйцэтгэсэн ажлыг танд өгч чаддаг юм болчихсон учраас энийг ашиглахгүй байна гэдэг чинь өөрийнхөө өнөөдөр интернеттэй утастай байж сүлжээгээр юм зураг ингээ зүгээр л тэр интернетээр явуулчих нөхцөл би хуучин жишээ ашиглаж байна. Тэрний хооронд яагаад байна вэ гэхээр гүйж очиж зураг аваачаад ингээд хөвлчээд аваачиж өгөөд байгаа. Тим амьдралтай ажиллаж байгаа хажууд нь цахимаар өгж байгаа хүн хоёрын бүтээмж болон юу одоо оролт нь ямар байх вэ шал ондоо байна гэдгийг ойлгож байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр яг тэр өнцгөөс нь бодоод бид нэр зүгээр хүн болгоны төвшөнд хэдүүлээ зүгээр эхлээд хамгийн ээлж нь энэ чат интерфейсээр дамжуулаад тэр ашиглаж байгаа тэр төлөө буюу тэр Claude-аас тэр OpenAI-аас тэр асууж байгаа зүйлийг өшөө зөв ашиглаж сурыг, энэ дээр өөрийгөө боловсруулъя, энэ дээр өөрөө зөв болъё. Энийг тэгээд ашиглаж өөрийнхөө амьдралыг одоо бүр энэ бол одоо хүний бүтээмжийг сайжруулах, ойрт гарч ирэх юм том хүчрхэг зэмсэг болохоор маш олон зүйлийг хийж байна. Гэхдээ яг ингээд хэлэнгууд олон хүмүүс яг чатыг ашиглаа юу хийж болох юм бэ гэдгийг сайн мэдгүй байгаа. Би тэгээд тэрнэр нэг хэд хэдэн зүйлийг хэлээд гин. Нэгт нь эрүүл мэнд. Эрүүл мэндийг өнөөдөр энэ ухаалаг зэмсгийг ашиглаад шал өөрийнхөө эрүүл мэндэд хандаж болно. Боломжтой бол нууцтай байдлаар өөрийнхөө эрүүл мэндийн зөв хөгжлүүдийг өгж байгаад тэгээ чатаас угаасаа одоо MD doc интернетээс орж эрүүл мэндийнхаа зөвлөгөөнд угаасаа л хардаг байсан хүмүүс энэ удаа хамаагүй дээрээр харж байна. За гэхдээ энийг хийхдээ Claude Health гэдэг юм тусгай модель байгаа гэх мэт боломжтой бол зориулттай моделийг ашиглавал hallucination буюу буруу алдаа гарах юм багсна. Гэхдээ ямар ч байсан бид нар өнөөдөр жишээ нь Claude-ыг ашиглаж эрүүл мэндэд юу хийдэг вэ гэхлээр би өөрийнхөө тэгээ таг мэдж байгаа би өөрийнхөө эрүүл мэндийг маш нарийн хэмждэг болохоор нэлээд олон хөгжлүүдээ маш олон одоо ч Монголд хийгдсэн цусны шинжилгээний тестний хариултнууд бүх юмыг өгж байгаад тэгээ би яад гэхлээр тэн дээр үнслээд зорилгоо хэлж байгаад яг одоо би Claude-аас юу авах юм гэхлээр саплиментуудынхаа болон дасгал хөдөлгөөнийхөө наривчилсан төлөвлөгөө гаргуулж авдаг байгаа. Саплимент гэдэг дээр юу ярих вэ? Надад яг түрүүчийн тэр ууж байгаа зүйлүүд тэр магнезиум яг үнэхээр хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Би хизээ нөх юуны өмнө юуны дараа авах юм. Энэ болгоч маш их төвөгтэй байдаг. Тэгвэл энийг зөв ууцсарыг эрүүл мэндийнхаа бүх хөгжлийг өгсөний дараа би өнөөдөр юм уухгүй. Тэгээд тэрнэр үнслээд Claude яацрын Claude ч юм чат ч юм таны чат зөв хэрвээ асуултаа асуугаад зөв ашиглаж чадах юм бол хизээ зөв уух уу, яаж уувал таны зөв зорилгот нийцэх вэ гэдэг дээр нэмэр байна. Тэгээ яг энтэй адилхан та диетийн зөвлөгөө авч байна. Бүр нарийн хүсвэл та бүр өдөр болгон хийж болох хоолныхоо өгдлийг өгж байгаад надад ийм материалууд байна. Надад тэдэн минут байна. Надад ийм зүйл байна. Би юу хийж болох вэ гэх мэтэр хоолоо хүртэл сонголтоо сайжруулж болно. Юугаа сайжруулах. Ямар хоол идэх үү? Менюг хүртэл гаргуулж авч байна. Хоолыг зааварчилгаа хүртэл авч байна. Нөгөө талд нь би бас юу гаргуулж авдаг юм гэхээр дасгалуудынхаа нарийн онцлогууд. Би одоо өөрийнхөө бие физиологийг аюу залуулах гэдэг хүний хувьд би булчингийн масса мэдж байгаа. Миний нарийн хөдлөлт байгаа болохоор би бас зорилгоо мэдж байгаа. Би нэг хасах 10 гэсэн cardiovascular health-тай болмоор байна. Би булчингийн масса энэ одоо би нэг 14% өөхтэй би энэ чинснээ багасгах гэж бодохгүй. Би зүгээр булчингийн масса нэг чадвал нэг дахиад нэг жоохон барьчмаар энэ төвшөнд барай дахиад жоохон удаан барьчмаар байна. Mobility хөдөлгөөнөө нэммээр байна. Ачаал даах чадвараа жоохон нэммээр байна. Дистрибуцил одоо өөргөх түлхэх энэ төр гинжин
дахиад жоохон өсгчмөр байна. За VO2 max нэг одоо минийх нэг 53 54-тэй байгаа. Энийг би нэх өсгөхгүй тэргүй. Гэхдээ нэг байрчул зүгээр гэж байна. Гэтэ яг энийг бодонготой би бас өшөө яаж тэлжүүлэх вэ? Гэх мэтээр би ингэ зорилгоудаа мэдж байгаа болохоор төв чат руу орлаа. Тэгээ бид энэс юу гаргаж авч байгаа. За окей. Жишээ нь энэ 7 хоногт надад юу хийх гэсэн гэхээр нэг racking хийх хэрэгтэй, нэг цагийн нэг удаагийн зон 2-ын гүйлтийг нэг цагийн хийх хэрэгтэй. F45-д очиж нэг хүндийн нэг дасгалт хийх хэрэгтэй. Пилатес нэг орж явах хэрэгтэй. Гэх мэтээр надад энэ зааварчилгаануудыг ингээ гаргаад тэд өдөр тэгчих. Энэ дотор би бас recovery гарна. Гэх мэтээр яг энэ нарийн энэ хувилбарыг хүнээр гаргуулахад маш их мөнгө зарцуулдаг. Яг энийг урд нь өөр хүнд мөнгө төлж ээж ингэж өөрийнхөө нарийн дасгалын цагийн хуваарийг чинь гаргуулдаг гэсэн. Амралтынхаа цагийн хуваарийг хүртэл гаргуулж байна. Гэх мэтээр хамгийн эхлээд ашиглаж болох зүйл миний бодлоор эрүүл мэнд гэж бодож байна. Хэрвээ танд аль хэзээ ямар нэгэн эрүүл мэндийн асуудлууд байгаа бол тэрийг яаж өнөөдөр амьдралын хэм маягтай нэвтрүүлэх үү гэдгийг залхуурахгүйгээр энэ чат жинэд гаргаж байна. Хоёр дахь нь боловсрал, өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ боловсрал, гэр бүлийнхнийхээ боловсрал, өөрийнхөө боловсралыг авч үзээ чатан дээр ийм асуугаар мэрэгчлээ 50 гутаа би ийм хийдэг, ингэж ажилтдаг, ийм хийж байгаа, миний ягаад ажиллаж байгаа төслүүд энэ байна. Би урт хугацаанд өөрийгөө ийм чадвартай, ийм албан тушаалтай, ийм хүн болохыг хүсэж байна. Тэхийн тулд надад өнөөдөр өөртөө хөгжүүлэх хэрэгтэй, сурах хэрэгтэй, юу байна вэ? Миний мэрэгжил дээр одоо хамгийн сүүлийн үед гарч байгаа судалгаан дээр гэх мэтээр ингээд асуух юм бол тань ингээд өөрийгөө хөгжүүлэх боловсролын планыг гаргаад байна. Манай Play Academy дээр бид нэр технологиг бүр хүүхдүүдэд зааж өгөх гэж байгаа. Бид нэр AI-ыг зааж өгөх нь чухал гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ 6 сард явж байгаа хүүхдүүдийн 8 сард явж байгаа хүүхдүүдийн нэг сурах зүйл нь мэдээж одоо AI-ийн бид нэр өнгөрсөн жил AI Academy дээр хамтарч ажилласан байгаа. AI ерөнхий мэдээллүүд аав тэрийг ойлгосон ч гэсэн илүү практик тал руу наваач чинь бид нэг хоёр зүйл сургана. Нэгт нь болохоор бид нэр vibe coding хүүхдүүдэд сургана. Vibe coding гэдэг нь юу гэсэн гэхээр өнөөдөр хүүхдүүд код бичих шаардлагагүй болчихсон. Би өнөөдөр Alpha манай OC компани Play Academy бүх вебсайтуудыг би өөрөө vibe code хийгээд бүгдийг босгож байгаа хүн байгаа. Манай дөрж маань нэгтгэн босоо бид хоёрыг хоёр талаас бид хоёулаа би дээр үед оюутан байхдаа технологи юм байсан болохоос бидгээс ойр вебсайт босгож үзээгүй ийм төвхтэй системүүдийг үүсгэж чадахгүй. Тэгвэл одоо тэгж чаддаг болсон. Ийм цаг үе ирсэн байгаа болохоор хүүхдүүд тэрвээ ингэж сурчих юм бол тэр өөрт нь хэрэгтэй байдаг хэрэг зэмсгүүдээ AI-ыг ашиглаж чад өөрөө кодлж үүсгэх чадварыг vibe coding гэж. Тэгвэл vibe coding-ийн хамгийн гол заах зүйл нь vibe coding хийгээ сурах юм бол хүүхд хамгийн гол нь юу сурах юм бэ гэхлээр хүүхэд логик сэтгэлгээг сурна, системийн бодлогыг сурна, эхлэл төгсгөл дараалттай процесс дээр суурилсан арга барилыг сурна, том зургаар харж сурна, нарийн жижиг зурлуу харж сурна. Зүгээр vibe code бичих буюу чи нэг хүүхдэд нэг вебсайтыг ингээд амаараа төсөөлдөө нэг аппликейшн тоглоом тэрийг амаараа ингээд дүрсэлдээ гэх юм бол тэрийг зөв ярьж ээж зөв үр дүн гарна. Тэгээд энэ AI урд нь байх болохоор хүүхдүүд тэрийг хийх явцдаа миний сайн хэлээд байгаа. Зөв ойлгох, асуулт зөв асууж сурах, хариулт сурах, чиглүүлж сурах, тодорхой ярьж сурах, оновчтой ярьж сурах. Оновчтой энэ болгоны хийхин тулд оновчтой ойлгож сурах, оновчтой ойлгож сурахын тулд оновчтой судалж сурах, сонсож сурах, сурч сурах. Энэ бүх энэчээ багтцсан юм мундаг чадвар байх хэрэгтэй. Тэгээд AI мэдээлүүдийг сонсчод Magnus гэдэг AI-г зарсан, Meta руу зарсан. Одоо Meta-гийн AI-ийн chief захирлага залуу хүн залуу хүн байгаа. Маш залуу хүн залуу. Тэгээд 20-д байхаа одоо тэгээд тэр хүн хамгийн залуу тэр хүмүүстийн нэг болчихсон. Тэгээд тэр хүний хэлж байгаагаар хүүхдүүдэд хэрэгтэй хамгийн чухал чадвар ялангуяа өнөөдрийн технологийн энэ өсөлттэй, энэ өөрчлөлттэй энэ цаг үед ирээдүйн та ингээ 50 жилийг хэлээд төсөөлөө. Тэгээ өнөөдөр хүүхдүүд 10 жил төгсөж байгаа ч юм уу 10 жил байгаа хүүхдүүдэд бодоод тэр хүүхдүүдийнхээ ирээдүйн 50 жилийг төсөөлвөл AI гэдэг зүйл. Энэ хүүхдүүд бидний ирээдүйд бидний амьдралд интернет гар утас холог утас орж ирээд яаж бидний амьдралыг өөрчилж бүгдлийг яаж өөрчилсөнтэй яг адилханаар AI гэдэг зүйл хангацсан. Тийм өөрчлөлт эхэлсэн болохоор энэ vibe coding гэдэг зүйлийг заах ёстой гэж тэр хүүхд хэлээд одоо тэр талаар ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар эхнийх нь vibe coding гэдэг юм. За хоёр дахь нь agents гэж сонссон байж магадгүй. AI дээр одоо яг хүн шиг зүгээр нэг юм асуултанд хариулдаг биш. Би даасан олон төвхтэй даалгавруудыг нэгтгэж байгаа тийх чадвартай ийм систем бий болгосон. Яг хүн шиг ийм хариаллын хид хідэн одоо ийм модулууд нэгтгэж байгаа юм болгоцсон ийм agent-үүд бий болсон байгаа. Энэ agent-үүдийг бид нэр яаж ойлгож болох юм гэхээр AI ийм ажилчимтай болсон гэсэн үг. Гэхдээ одоохондоо жоохон юу
шиг код байгаа. Гэхдээ маш хурдтайгаар чадварлаг ухаантай болж байгаа. За тэгвэл энэ agent tool дээр ирээдүйд бидний амьдралд юу болох юм гэхээр бид нар ирээдүйд өөрийнхөө хийдэг амьдралдаа хийдэг ихэнх зүйлээ agent tool дээр хийдэг болгоно. Өөрийнхөө одоо хамгийн энгийнээр миний бодлоор ойлгох арга нь хэрвээ би танд нэг туслах авчираад өгчээ. Тэгээд тэр туслах нь ер нь бол ихэнх зүйлийг хийж чадна. Бит ертөнцийн дээр хэл биш. Бараг ихэнх зүйлийг. Гэхдээ бит ертөнцийн одоо чинь хоол хүнс захиалах зүйлийг хийж чадна. За тэгэн гутаа магадгүй нэг юм нөгөө газраас захиалгаар хүргэж өгөх тийм юм хийж чадна гэд гих мэтэр ийм хувийн туслах танд авчирна. А тэгвэл энэ туслахыг яаж зөв юм хийх үү, яаж зөв ажилуулах уу, ямар ажилтан байх уу гэдгийг та өөрөө харин зааварчлаач эхлээд ингээд зааварчлагыг нэх өгөх ёстой шүү гэж. Тэгээ энийг одоо эйжент үүсгэх процесс гэж хэлж байна. Ирээдүйд хүн болгон тийм. Ирээдүйд гэж тун утгагүй шүү. Бид нар аль хэзээ тэгээд эхэлчихсэн байгаа, тийм ээ. Би өмнө ярьжсэн Netflix үзэнгууд чинь тэрний чинь арт таны бүх датаг харж байгаа, тань тохируулсан хамгийн оновчтой зүйлийг л харуулах гэж үздэг нэг эйжент байгаа. Гэх мэтээр бидний амьдрал маш олон эйжентүүд байгаа. Том корпорациуд үүсгдэг, бий болгодог. Одоо харин биднэрт хүн болгон өөрийнхөө эйжентийг өөрөө үүсгэх боломжтой байна. Миний мэдхийн хэд хэдэн Silicon Valley хэд хэдэн стартапууд ганцхан хүн ганцаараа компаниуд үүсгээд хэдэн сая долларын жилийн орлоготой болчихсон жишээнүүдийг би зөндөө харсан. Эдгээр яаж хийгээд байноу гэхээр яг тэр AI суурьтай, химэл оюун ухаан суурьтай эйжентүүдийг ажилчнаа үүсгэсэн. Тэгээд тэд нар өнөөдөр хийгээ явж байгаа. Монголд энийг хийх жоохон хэцүү яагаад гэхээр манай банкны систем автоматжаагүй, төлбөр мөнгө гүйлгээ энэ төр хийх стартапын тал дээр яг татврын тал маань холбогдоогүй, бүтэн автомат болоог болохоор хэцүү. Америкт юм уу олон улсад байсан бол бид нар үнэхээр бизнесийн бүх үндсэн функцүүдээ бичиж жагаад одоо тэр болгон дээр нэг эйжентүүд үүсгэж байна. За бизнесийн төвшөнд гэж байна. Хувийн амьдралын төвшөнд эйжентүүд гарч байна. Бид нэр жишээ нь хүнсийг байнга тасалдуулдаггүй байдаг нэг эйжентийг гэртээ үүсгэж болно. Гэрийн цэвэрлэгээ зүгээр байлгахыг болгож болно. Хүүхдүүдийн хоол хүнс хичээл номныхын цагийн хуваарийг нь дандаа хянангуудаа өмнөөс нь бүх гэр бүлийн цагийн хуваарийг догшуулгангуудаа нэг хэлж өгдөг, сануулдаг тийм нэг эйжентийг үүсгэж болно. Жил болгон зуны амралт хийдэг болохоор тэрий чинь өмнөөс чинь айл дээр үес төлөвлөөд цагийн хуваарийг чинь гаргаад юу хийж авч явахыг чинь гаргаа машин унаа тэргэн чинь ямар засвар яавал зүгээрээ тэр болгыг чинь гаргаа та юу сэтгэж чадна. Ямар хүнийг авчираад тэр хүнийг юун дээр амьдралдаа туслуулмаар байна. Яг л тийм л зүйлүүд одоо эйжентүүд хүн авах хэрэггүйгээр хямдхан сарын $10 ийм зүйлийг үүсгэж болдог ийм амьдрал руу орж байгаа бид нар. Тэгвэл энэ эйжентүүдийг тодорхойлж сурах, зөв эйжентээ авчаад тэрийгээ зөв боловсруулчаад энэ үр дүн гаргуулж авах, тэрийг авч яваад ингээ энэ чинь нөгөө буцаад менежментийн арга барил. Хүн хөлсөж авах авсан хүнээ зөв боловсруулсан зөв үр дүн гаргуулах, хамтдаа баялаг бүтээх гэдэг чинь менежер хүний хийдэг ажил. Тэгвэл одоо бид нэр зөвхөн хүнтэй тэгэх шаардлагагүй болоод эйжентүүд буюу энэ хиймэл оюун ухаануудыг авч зарим нэгэн роботын биеийн дээр орж ирэн тунхдаггүй. Одоо маш олон логистикийн warehousing компаниуд аль хэзээ хүн ашигладаггүй болчиход байна. Эсвэргээр хүмүүсийг нь AI-аараа удирдуулж үтсэн цагийн хуваарийн чинь ингэж гаргаж утсан. Миний мэдхийн Монголд нэг компани хөгжүүлэлтийн компани кодныхоо зааварчилгаануудыг үндсэн 5 AI нүглөөнө харж хамгийн хэмжижээд асуудлууд гарч ирвэл хүн ажилчид руу ажиллаа ингэж хуваарлаа өндөр нэг асууж ингэж авч байна. Тэгэхээр энэ бол маш хүчтэй одоо нэг бүтцийн өөрчлөлт бидний амьдралд гаргаж байгаа. Тэгээ энэ нэвтэр нь тэгвэл бид нар хүүхдүүдэд энийг бүр яаж энэ тэгвэл AI гэдэг энэ agent гэдэг зүйлийг зөв ойлгуулах уу гэдгийг хийлгэн. Тэгээ энэ дээр давтна гэж. Гэх мэтэр дахиад адилхан AI гэдэг зүйл бидний амьдрал ингэж нэвтэрж байгаа. Энийг хэдүүлээ өнөөдөр энгийн тэр байгаа тэр чата хүртэл ашиглаа бид нар амьдралынхаа ийм юмнууд дээр хүртэл нэвтрүүлж амьдралаа бүр маш сайжруулж болох юм бэ шүү. Хэл сурах аргыг заавал өнөөдөр хүн ингээд байгаа гадуур байгаа технологиуд сурах арга барилууд нэгэнт нийцгүй амьдралын чинь цаг хуваарт болохгүй байна, сонирхолтой биш байна, уйтгартай байгаад байна. Тэгж байгаа бол одоо яаж болох юм гэхээр AI-аар өөртөө зориулсан англи хэлээр сурах өөрийнхөө цаг зориулсан програмыг ингээ гаргуулад бүр өөртөө заалгаж болно. Google Gemini дээр орох юм бол ноутбуктэй хамтарч байгаад ноутбук гэдэг өөрхөн түүл байгаа. Тэр хоёр ингэж нэгтж байгаа танд бүр ингээд 3 сарын хичээл зааж өгч байна. Ямар ч сэдв дээр байж болно.
Өнөөдөр зүгээр ингээ Google-тчээд юм хайдаг цаг ерөөсөө дими болсон. Миний календарыг одоо AI үүсгэж өгч байгаа. Би календар дээр онгоцны эслүүд маань орж ирнэ, хийж байгаа ажлууд маань орж ирвэл өмнөөс ингээд AI ороо. Би ерөөсөө календар дээр одоо ингэж орж ингэж юм шалгадаггүй болж байгаа. Би сүүлд нэг юм анзаарсан чинь тэгээ яг интернет телевизээр ч гэсэн одоо телевизээр ч гэсэн яриад байгаа зүйл нь юу юм гэсэн чинь бидний нэг амьдралд нэг гарах нэг айгүй том нэг үйлдэлийн өөрчлөлт юу гэсэн бид нар имэйл шалгахаа болж ирнэ. Бид нэр ерөөсөө имэйл гэдэг зүйлийг хуучин шигээ тэгж ашиглаад өдөр болгон өглөө болгон босоо заавал нэг шалгадаг зэмсэг маань тэргээр одоо хамаг одоо ингээ харилцаанууд ингээ бий болдог. Тэгээд тэр чинь айгүй муу болсон шүү дээ. Тэр натар 9 шитийн хэрэгтэй хэрэггүй юмнууд орж ирдэг. Тэгээд аль нь зөв, аль нь хойшлын, аль нь урдаан, аль нь урдаан. Тэгээд реклам гэх. Тэгээд AI-аас болоод бид нэр яах гэж байгаа вэ гэхээр төсөөлөөрэй. Хэрвээ та маш ингээ тэр бүмтэн хүн байгаад тэгээд та ингээ хитэн имэйл хармааргүй байв. Та яах юм гэхээр зүгээр нэг хүн өсөж аваа. За чи миний имэйлийг шалгаж байгаарай. Тэгээд чи шалгахдаа за сурчлагынуудын ингэчээрэй. Ийм хүмүүсийн имэйл аягүй чухал шүү. За тэднийг надад яс хэлээрэй. За бас ийм дээр орж ирвэл яах вэ? Тэгээд ингээ бусдын надад битгий хэлээр заяа. Хэрвээ янз бүрийн миний юм өсөж байгаа юм байл үгүйгээ хэлчээрэй. Ингээ бла 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 ингээ бүх зааварчилгаа ингээ хүнд хэлж өгөөд тэгээд тэр хүн л танд хянаад тэгээд тэр хүн хүснээр одоо энэ миний хүсэлтэй те яаж болох юм тэр өглөө би ингээ кофе ууж яхад манай нөхөр юм гоо та за око өнөөдрийн юу өөрлөж ирсэн имэйлүүд гэдэг ярьж штэ ийм 100 эдэн имэйл төрсөн гэсэн мэт шүү за би тэгээ ингэж ингэж байгаа надад 3 имэйл дээр хариулт хэрэгтэй око ингэж болох гэл тэнгуут би наатаа ингэж болно наатаа тийш яг одоо энийг хийдэг болцсон. Би Cloud дээр өглөө босоод миний календарыг харчдаг, имэйлүүдийг харчдаг, миний төлөвлөлтийг харангуйтаа дараагийн коучинг чи юм байгаа юм шүү. Өнөөдөр ийм болох ч энэ 7 хоногт нэгдэл болсон. Би имэйл инбоксыг өөрөө 7 хоногт би одоо өдөр болгон ерөөсөө шалгахаа болцсон байл. Би одоо нэг 7 хоногт инбокс руугаа нэг өдөртөө нэг оруул баг их. Зарим өдрүүд би ерөөсөө орохгүй өнгөрч өдөр зөндөө байдаг болцсон байл. Тэгээ тэрний хооронд яадаг юм гэсэн би эйжент дээр л ингээд харьцаад ажиллаад тэрийг товчлоо явж. Гэх мэтээр бид нар энийг нэвтрүүлж болно шүү. Guys, бид нар өнөөдөр энийг нэвтрүүлчих юм бол бид нар амьдралынхаа маш олон зүйлийг хурцсаж болно. Энэ ерөөсөө тийм илүү ажил гэхээсээ илүү энийг зөв хэрэгжилчих юм бол нөгөө хүсэж байгаа амар мэнд өөртөө хэрэгтэй зүйл эрүүл мэнд дээр цагаа гаргах, цагаа буцааж худалдаж авах бэлэн зэмсэг бид нар бий болчихсон байх шүү гэж. За тэгээ ерөнхийнүүдийг ингэж ашиглан тэрнээс гадна тэгээд наривчилсан юмнууд байгаа гэдэг би ярьж байсан. Би одоо нэг хараад ахнаа би нэг сардаа нэг 8 tool ашиглаж авах шиг байна. AI tool, Claude нэг нь тийм ээ, Gemini байна. За тийм гота Perplexity байна. Gamma байна, Lovable байна. Superhuman байна. Hikuna байна. Гэх мэтэр барыг 8-аас читрэх юм шиг бодсон чи. Тэгээд нэг нийт дүн нэг ойролцоогоор одоо би нэг сар болгон төлж байгаа нэг ойролцоог 250 бутлаа $300 сар болгон болж байна. Үнэтэй, маш үнэтэй. Яг л би туршиж байгаа. Тэгээд зарим нэг нь би дандаа ажлын зорилгоор ашиглаж байгаа бас ойлгоорой. Дүндээр бүгдээр бас хувийн зорилгоор ерөөсөө биш шүү. Гэхдээ бидний нэг таних хөстэй ирээдүй юу юм гэхлээр бид нар одоо их хвчлийн ингээд гадруу авдаг байсан үйлчилгээнүүд, subscription-ууд ер нь жирийн subscription болоод бид нар дандаа AI суурьтай subscription өгдөг болно. Бид нэр заримдаа одоо би жишээ нь ирээдүйд бол яахааргүй бүрээ өөртөө туслах аавна гэдэг хэрэгцээ байхгүй болох юм байна уу? Би ерөөсөө яг хүнтэй зурлах ерөөсөө хэрэггүй AI-ийн бүгдийг хийлгэж болох юм байна гэдэг ойлгож болохоор мөнгө төрөний хуваарлт угаасаа ийш орно гэж бодож байна. За би сайн 8 tool байгаа гэж хэлсэн. Тэрэн дотор би vibe coding-ийн tool байгаа төрүүлж байгаа вебсайтуудаа хийдэг. Энийгээ бас ашиглаа би нэг ясны хэлмээр байгаа юм. Жижиг дунд гэж ярьж бол манай компани OC болон Play бид нар ингээ нийлээд нэг 10 хүрэхгүй баг 8 л байгаа 8 эсвэл одоогоор тэгээд ийм жижигхэн компани хувьд дөнгөж ингээ босч байгаа компани хувьд бид нар бас адилхан нөгөө AI нэвтрүүлэлтийг нилээн төрүүлж хийж байгаа. Тэгээд тэрэн дотор бас энийг бодоосоо гэж хүсэж байгаа хүмүүсийг тэрэн дотор ерөөсөө яах вэ гэхээр функцүүдээ харж байгаа тийм ээ. За маркетинг дээр бид нар өнөөдөр байгаа зэмсгүүдээс юуг нь ашиглаж болох уу болохгүй юу гэдэг ингээ өөрийнхөө аудитыг хийж байгаа гэсэн. Санхүү дээр ашиглаж болох юм байна. Sales process-ийн энэ хэсэгт нь ашиглаж болох юм байна. Энд нь болох юм байна. Care дээр ашиглаж болох юм байна.
customer relationship дээр ашиглаж болох юм байна гэх мэтээр бид нэг өөрсдийнхөө манай жижиг компани, жижиг бизнес хүртэл ингээд нэвтрээд ингээд олон зүйлд нь ашиглаж болж байгаа. Тэгэхээр ингэж бодож хөдлөөсөө ингэж бодож урд ороосоо гэж үзэж байна. Anthropic одоо номер 1 болчлоо. OpenAI энэ хоёрын үнэлгээнүүдтэй галзуу том үнэлгээнүүд болчлоо. DeepMind, Gemini ч гэсэн одоо айгүй гоё болж байна. Тэгэхээр ер нь маш хурдтайгаар энэ зүйлүүд ашиглаж чадсан хүмүүст нь бүр өмнө нь байгаагүй олдоогүй технологиудын хурцсуурыг бидний амьдралд аль хэзээ авчираад байна, хүргээд байна. За тэгээд эцэг эхүүдийн хувьд би бол энийг бүр хэрвээ та энийг хүүхдүүдтэй анханаас нь зөв суулгаж өгөөд энийг ойлгохгүй бол эн чинь энэ хүүхдүүдийн ирээдүй шүү. Тэгээд дээрэс нь бидний ч гэсэн ирээдүй шүү те. Бид нар бас би одоо ингээд 40 настай хүний үед надад дахиад ядчил 40 жил байгаа би бол мэдэж байна амьдрал идэвхтэй амьдралын. Тэгвэл тэр 40 жилд бол AI бол миний бүр маш чухал зэмсэг болно. Тэрс тогтохгүй энэ AI гэдэг юмны ачаар бид нар яах юм гэхлээр хамаагүй зөв юмдаа цагаа зарцуулж чаддаг. Өөрийнхөө хамгийн одоо мөнгөөрөө бидний хамгийн авах гэдэг баялагч одоо 2 зүйл байна шүү дээ. За тэгээ миний мэдрэмжийг ойлгож байгаа гэж бодож байна. Энэ одоо энэ химлоо ухаан энэ зүйлийн ачаар өнөөдөр манай Монгол улс ч гэсэн хүн амаар хязгаарлагддаг байсан тэр асуудал маань одоо бодит төвш болох боломжтой болж байна гэсэн. Зөвхүүлээ ч гэсэн бид нэр дэлхийг одоо хүрч чадсан нэлээд олон хүн баялагийг бүтээж чадсан тийм зүйлийг бүтээх боломж жинхэнэ дахиад ингээд гарч ирж байгаа гэж бодож байна. Тэгээ хүнийхээ төвшин ч гэсэн бид нэр ингээд ашиглаад эхлүүл өнөөдөр бид нар бүгдээрээ илүү аз жаргалтай, илүү цаг хугацаатай, илүү эрүүл, илүү баян юм болох боломж энд байна шүү гэж хэлж байна. За өнөөдрийн подкастыг сонссон баярлалаа. Хэрэгтэй юм нэгжсэн хэрэгтэй юм байсан байх гэж найдаж байна. Миний тайдас хүсдэг зүйл нь миний ярьж байгаа зүйлүүд дотор хэрэгтэй зүйл байгаа бол ганц гойж байгаа зүйл нь шеэрлж өгөөрэй. Тэгээд бусдтайгаа хаваалцаарай л гэж бомаар байна. За тэгээд балер өдөр байцгаагаарай. Сайн амарцгаарай. Амар минь байцгаагаарай. Дараач подкастаар уулзцаая.